Нэг залуу хоёр бүсгүй шүүгээний ард чичрэн нуугдана. Хид хідэн догшин чөтгөрийн ноход тэдэн рүү чимээгүйхэн ойртож байв. Тэд бүх талаас нь бүслэн зүгтах замыг нь хаажээ. Гуруула цөхрөнгөө баран нүдээ айнав. Эдгээр араатнууд эмнэлэг рүү хүчээр дайран орж ирнэ гэж хэн санах билээ. Цэргийн хамгаалалтынх нь тэдний өмнө юу ч биш байлаа. Азар араатнуудын зорилго маш тодорхой байв. Тэд хажуугаар өнгөрөх хүмүүсийг огт тоолгүй. Хоёрдугаар давхарт байх Максийн өрөө рүү шууд дайрлаа. Робины хариу үйлдэл маш хурдан байв. Тэрээр хүлээн авахын чанга яригчийг яаран залгав. Лукасыг хүмүүсээ аваад хурдан зүгтахыг сануулв. Чөтгөрийн нохой өрөө рүү дайран орох үед дотор нь хэдийнэ хинч байхгүй хов хоосон болсон байлаа. Харин хажуу өрөөнд байсан Нинсигийн ээж аюул нүүрлэж буйг мэдэрч амжив. Лукас ухаангүй байгаа Максыг тэрэн хамаг хурдаараагүй. Коридорын болон дуудлагүй чөтгөрийн нохоон бараа харагдав. Азар цахилгаан шат яг цагтаа ирлээ. Чөтгөрийн нохойг довтлохоос өмнө хаалгыг нь амжиж хаав. Нэгдүгээр давхарт ирсний дараа Лукас Робин болон зөвлөгч бүсгүйтэй яг таарав. Тэд хэсэг бүүж явсаар эцэст нь гүн дэх угаалгын өрөөнд нуугдлаа. Харамсалтай нь тэр нэмгэн хаалга чөтгөрийн нохоон довтлохоог зогсоож чадахгүй байв. Робин болон бусад нь шүүгээний ард нуугдан царайн цонхижээ. Ялангуяа чөтгөрийн нохоон хөлийн чимээ ойртох тусам толны ойлтоор харахад бүх зүгтах зам хаагдсныг тэд мэдэв. Тэр гурван мухардалд орох яг тэр мөчид гинэт холоос нэгэн хачин чимээ гарч чөтгөрийн нохоон анхаарлыг татав. Нэгэн хатаагч машин яагаад ч юм өөрөө ажиллаж эхлэв. Гурван чөтгөрийн нохой дотор нь хийн балсан байгааг мэдсэнгүй. Температур дээд зэгтээ хүрэх үед тэнгэр нүргэлэх мэт хүчтэй дэлбэрэлт боллоо. Хатаагч машин чөтгөрийн нохтын хамт хормын дотор хідэн хэсэг болон бут үсрэв. Утаа маяг нэвтлэн нэгэн дүр төрх асуурхан гарч ирлээ. Энэ нь хүнд шахнаасаа дөнгөж идэгсэн Нинсигийн ээж байв. Энэхүү төрхөн биеэс ийм гайхалтай байлдааны чадвар гарна гэж хэн санах билээ. Гэвч жинхэнэ шуурганы төвн Витнагийн ухамсарт ертөнц хэвээр байлаа. Өмнөх удаагийн зүгтах оролдого бүтлгүйцснээс хойш Макс болон бяцхан холли уулын ангал руу дахин нуугдав. Бүрхүүлтэй малгай өмссөн Генри үүнээс маш их имэж байх шиг байв. Ус хонзонтой дайсан нүднийх нь өмнө байхад ч тэрээр нэг алхамч урагшлахыг зүрхэлсэнгүй. Бяцхан холли үүнийг сороогоор анзаарав. Энэ газар магадгүй Генригийн дурсамждах хамгийн их хүндхийг хүсдэггүй шархан байх. Мөн түүний хамгийн сул тал юм. Холли нэгэн зоримог таамаглал дэвшүүлв. Хэрв тэд өөрсдийнхөө гашуун дурсамжаар дамжин гарцыг олж чадсан юм бол магадгүй Генригийн дурсамжч бас гарах гарц болж болох юм. Макс ихэндээ үүнийг боломжгүй гэж бодож байв. Учир нь тэдний дурсамжийг булаан авсан шүү дээ. Харин Генри өөрийнхөө ухамсарыг булаан авна гэж байхгүй. Гэвч бяцхан холли бууж өгсөнгүй. Тэрээр шууд агуугаас гарч зизүүд тал газраас сижүүр хайж эхлэв. Эхэндээ тэр хоёр ямар нэгэн содон зүйл олсонгүй. Гэтэл тэрээр санамсаргүй байдлаар дурангийн таг дээрх хээг олж харлаа. Энэ нь агуй амсрын хэлбэртэй яг адилхан байв. Холли үүнийг нууц гарц руу хөтлөх газрын зураг байна гэж үзв. Тэрээр зогсох байрлалаа тасралтгүй тааруулж эхлэв. Тагны хий агуй амсрын хүрээтэй яг давцах үед холигийн хөлд орох газар хоосров. Нүдний өмнө ёроол нь харагдахгүй гүнзгий орхигдсон уурхай гарч ирлээ. Хоёулангийнх нь сэтгэлд итгэл найдварын очаслаа. Энэ л ухамсарт ертөнцийн гарц байх магадлалтай. Тэд шатаар дамжин уурхайн гүн рүү бууж ирэхэд гартаа төмөр хайрцаг тэрвэрсэн шархатсан эр тэдний өмнө гарч ирэв. Тэр холли болон бусдыг ойртохыг хараад ямар ч эргэлзээгүйгээр гар бууга өргөн чиглүүлв. Гэтэл гинэт нэгэн хүүхдийн нарийнхан дуу сонсогдов. Энэ чинь Генригийн бага нас байлаа. Тэр эр маш их сандарч сэтгэл нь цочирдсан байв. Тэр бяцхан Генриг өөрт нь аюул учруулах гэж байна гэж андуурчээ. Аминд нь аюул тулгарсныг мэдэрсэн. Бяцхан Генрич бас өөрийн хэрцгий төрхөө гаргав. Тэр гинэт газраас чулуу шүүрэн авч шархатсан эрийг амиа алтлан цохиж орхив. Холли Макс хоёрын хамаг биеийн зарсхийг шиг болов. Макс түүнийг цааш явахыг тохилоо. Гэвч урт талын замыг нурсан чулуунууд бүрмөсөн таглажээ. Макс бууж өгсөнгүй. Тэр чулуунуудыг нүцгэн гараараа зайлуулж эхлэв. Харин бяцхан Холли эргэж хараад бяцхан Генри өнөөх эрийн төмөр хайрцгийг булаан авсныг харав. Түүнийг нээж үзэх гэж байтал Макс бяцхан Холлиг хүчтэй өгзрэн татлаа. Тэр аль хэдийн нарийнхан завсар гаргаж амжжээ. Аврагдах найдвар яг нүдний өмнө байна. Тэд хамаг хүчээрээ чулуун дээгүүр мүлхэн гарлаа. Макс эцэст нь бодит ертөнцийн бүдэг гэрлийг олж харав. Энэ бол түүний бие байгаа өнөөх имлэг байлаа. Гэвч бяцхан Холли юу ч ойлгохгүй гайхширна. Миний гарах хаалга хаана байна вэ? Макс эцэст нь гол учрыг олж хүжрийг тунгав. Энэ зам зөвхөн түүний өөрийнх нь бие рүү хөтлөж байна. Бяцхан Холли өөрт нь хамааралтай тэрхүү замгууг олох ёстой. Түүнийг бодит байдалтай гэртээ нь салшгүй холбож өгөх тэр зүйлийг Максийн хэлсэн үг Холлид нэгийг богдуулав. Түүний хамгийн нандиндаг зүйл бол ахынх нь бэлгэлсэн зүйлд байлаа. Тэр нь түүний эр зоригийн их ундраг юм. Дурсамжууд араасаа хөөрөх тусам Холлигийн гарах хаалганы төрх эцэст нь тодорч эхлэв. Макс тэр хаалга хаашаа хөдлөхийг мэдэхгүй байлаа. Тэр бяцхан Холлид дахин захиж хэлв. Буруу ертөнц Хокинс хоттой их адилхан. Тэр зөвхөн харих замаа олж өөрийгөө сайн нуух хэрэгтэй. Бусад нь заавал түүнийг хайж очих болно. Тэр хоёр бие биедээ баяртай гэж хэлээд өөрсдийн гарц руу яаран гүйлээ. Хэр удаан хугацаа өнгөрснийг хэн ч эс мэднэ. Эмнэлгийн орон дээр байсан Макс алгуурхнаар нүдээ нээв. Бүтэн 2 жилийн дараа тэр эцэст нь бодит ертөнцид сэрлээ. Лукас баярлсандаа нулим сунгаж
Максыг хоёр гараараа чангаас чанга тэрвэн авлаа. Харамсалтай нь бяцхан хооллод ийм аз тохиосонгүй. Түүнийг өмнө нь чөтгөрийн хаан барьж явсан шүү дээ. Ухамсарт ертөнцөөс мултарсан ч би энэ олон давхар тэмдрүүлүүдэд хүлээстэй хിവэр байв. Тэр хамаг хүчээрээ эсэргүүцэн тэмцэв. Арай гэж хүлээснээсээ мултарч газарт буух агшинд амнаас нь өтгөн хар манан савсан гарлаа. Бяцхан хоол хүчээ шавхан босож зогсоход энд зөвхөн өөрөө биш гэдгийг удалгүй мэдэрлээ. Ойр орчмын тэмдрүүлүүдэд өөр 11 хүүхэд орогдсон байв. Харин агуйн орой хэсэгт Викнагийн бие агаарт хөөрөн тогтжээ. Тэр тал бүр тийш тархсан эд шидийн оронгоор дамжуулан хүүхдүүдийн хүч чадлыг тасралтгүй сорж байлаа. Хоолыг зөнгөөрөө агуугаас зүгтэн гарав. Гэвч гаднах дүр зураг түүнийг бүрмөсөн цочроож голыг нь харлуулав. Энэ бол түүний мэдэх бодит ертөнц огт биш байлаа. Гэтэл нойрсож байсан Викн өөрийнх нь олз зүгтснийг мэдэрсэн бололтой. Хоёр хөл нь алгуурхнаар доош бууж эхлэв. Агуйн амсар руу алхлаа. Дүр зураг өөрөө ертөнц дэх лаборатори руу шилжив. Тэрхүү үйл мэдэгдэх чичиргээ саяхан дууслаа. Стив Дастин хоёр сандруулан хайж байна. Холбоо тасарсан Нэнси, Жонатан хоёрыг. Гэтэл тэр хоёр ухаан алдснаас дөнгөж сэргээд байгааг тэд мэдсэнгүй. Тэд сэрэмжтэйгээр эргэн тойрноо ажиглав. Өөрсдийгөө доод давхрын өрөөнд унснаа олж мэдэв. Эргэн тойрны хананаас хачин жигтэй наалдамхай шингэн тасралтгүй нэвчин гарч ирнэ. Тэр хоёр хаалга нээж зогтохыг оролдов. Гэвч хаалганы бариулт бүрэх төдийд л хугараад унчихв. Нэнси хаалгыг хүчээр эвдэхийг оролдов. Үр дүнд нь нүхнээс илүү их наалдамхай шингэн ориглон гарч ирлээ. Өрөө бүхэлдээ удахгүй автах нь тодорхой болов. Тэр хоёр арга буюу бичгийн ширээн дээр гарч түр хорогдов. Одоо тэд үнэхээр мухарталд оржээ. Тэр хоёр хоолоогоо сөөтл хашгирсан ч ямар ч хариу ирсэнгүй. Туслаарай. Дастин. Үс мэдэгдэх наалдамхай шингэн хурдтай нэмэгцээр амьдрал нь төгсгөл рүүгээ дөхөж байгааг ухаарсан. Тэр хоёр эцэст нь бүх баг бүрхүүлээ хуулж хаяад сэтгэлийн гүндээ нууж явсан мэдрэмжээ илчлэв. Жонатан чичирсэн гараараа хуурцаг гаргаж ирлээ. Дотор нь нэгэн очир эрдэнийн бөгж нуусан байв. Тэр Нэнси дүүнийг зүүлгэж өгөх талаар тоолж баршгүй олон удаа мөрөөдөж байсан ч бүх зүйлийг уламд ордуулахаас айж байжээ. Нэнси баярын нулимс сунгав. Үнэн дээр тэр Жонатанд аль эртнээс хайртай байсан юм. Харамсалтай нь энэ хайрын илчлэлд дэндүү хожимдож ирлээ. Тэд хайрын амтыг ч мэдэрч амжилгүй. Тэр хоёр бие биенээ чанга тэврээд өксийг хүлээж байх тэр мөчид өнөөх бөөж газарт унаж хатуу зүйл мөргөх мэд тод чимээ гаргав. Тэр хоёр гайхан толгоогоо өргөлөө. Шалны наалдамхай шингэн хөлдөж хатуурсныг сая санзаарав. Тэд гайхамшигтайгаар аюулаас мултарч чадлаа. Сэтгэлдэх өө гашуун асар их баяр хөөрөөр солигдов. Яг энэ үед Стив ханыг цохиж эвдлээ. Тэр хоёрыг амжилттай аварч гаргав. Дастин бусдад тайлбарлах гэж яарч байна. Энэ уруу ертөнц бол үнэндээ нэг төрлийн гүүр юм. Хэрв түүний таамаг зөв бол Викнад баригдсан холлий махан хананы нөгөө тал дахь үйл мэдэгдэх ертөнцид байх ёстой. Харин мухардалд орсон холлий Викнагийн ирж буй зүг рүү эргэж харав. Хөл доор нь бүдгхэн улаан гэрэл энэвчв. Тэрээр Максийн захиасыг санав. Тэгээд сэтгэлийн айдсаа төвчин завсар руу хурдтай мүлхэж орлоо. Хооллий анхандаа энэ Хокинс хот руу очих орц гэж бодсон ч завсрын нөгөө тал нь уруу ертөнц дэх лабораторийн дээвэр байв. Нэнси болон бусад нь чимээ сонсоод тагт руу гүйлээ. Гэтэл бяцхан хоол агаарт хөвж байхыг олж харав. Гэвч тэднийг аврах арга хайж ямжхаас өмнө Викнагийн харанхуй хүч хурдтай довтолж хоолыг бузар муугийн торонд буцаан чирв. Харин бодит ертөнцид байгаа үйл эцэст нь Элвэний тусламжтайгаар сэрлээ. Гэвч Максыг аюулаас гарсан гэдгийг дуулсан ч тэр огтхонч баярлаж чадсангүй. Учир нь үйл нэгэн харгас үннийг ухаарчээ. Тэрээр эхнээсээ дуустал гэмт хэрэгтний гар хөл болж байснаа мэдэв. Хотын доорх тэр хонглууд аяндаа бий болоогүй. Харин түүний үдэш бүр нэгдмэл ухамсартай холбогдсон. Чөтгөрийн оронго өвсөөр ухаж гаргасан зүйл байлаа. Тэгээгүй бол тэр мангасууд бодит ертөнцид нэвтэрч чадахгүй байсан. Үүнээс болж тоолж баршгүй олон иргэд амнасаа алдаж бүр 12 хүүхэд сураггүй алга болжээ. Бүгд л бие бие тайвшруулах үгс хилцгээж байв. Гэвч дотор сэтгэл нь төгшөөрээр дүүрэн байлаа. Тэд яаралтай уруу ертөнц рүү нэвтрэх хэрэгтэй. Викнагийн төлөвлөгөөг нурааж байж л бүх зүйл бүтнэ. Энэ үед Элвин нуугдад суухыг огт өртөл болгосонгүй. Тэрээр юр бусын хүчээ ашиглан ган хавтанг шууд хуу татав. Уруу ертөнц рүү хөтлөх хөнгөлж тэр дороо ил гарлаа. Нэнси, Стив, удалгүй. Бүгд Нэнси болон бусадтай амжилттай нэгдэв. Тэр үед л бяцхан хоолыг зогтож чадаагүй гэх мэдээг дууллаа. Макс үүнийг сонсоод өөрийгөө гүнээ зэмлэв. Бяцхан хоолыг орхиод явчихсан мэт санагдаад болсонгүй. Дастин бүгдийн төсөөлсийг эргүүлэх нэгэн нээлт хэллээ. Түүний бодлоор энэ уруу ертөнц гэх чинь үнэндээ хоёр ертөнцийг холбосон гүүр төдий аж. Дастин хэний ч хөл тавьж үзээгүй тэрхүү газрыг төр зөөр гүн Английн ертөнц гэж нэрлэв. Энэ нь сүүлийн 2 жилийн турш уруу ертөнцийг хичнээн нэгжээдж Викнагийн мөрийг яагаад олж чадахгүй байсны учрыг тайлав. Тэрээр гүн Английн ертөнцид нуугдаж байжээ. Энэ мөчид Макс холигийн хэлж байсан үгийг саналаа. Викна хоёр ертөнцийг нэгтгэхийг хүсэж байгаа. Уйлч бас Викнагийн өөрийнх нь амнаас сонссноо саналаа. Тэр 12 хүүхдийн хүчийг өөртөө шингээхийг хүсэж буй. Тэгж байж энэ ертөнцийг шинээр бүтээн. Энэс тэрхүү муу ёрийн хааны туйлын зорилго байж. Ингэснээр чөтгөр агнагчдын даалгавар маш тодорхой болов. Тэр нь гүн Английн ертөнц рүү нэвтрэх.
Викна хоёр ертөнцийг нийлүүлэхээс өмнө түүнийг бүрмөсөн бут цохих, мөн хүүхдүүдийг аврах явдал юм. Хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Зөвхөн гүн ангасын ертөнцид хэрхэн орох вэ гэдг нь бүгдийг мухардалд оруулаад байв. Нэг нь нисдэг тэрэгтэй уруу ертөнцийн ангал руу орох санал гаргав. Гэвч энэ төлөвлөгөө тэр дороо ницагдав. Энд нисдэг тэрэг жолоодож чадах хүн байхгүй түр хойш тавья. Хэрэг тэр асуудлыг шийдлээч гэсэн. Нисдэг тэрэг тийшээ багтаж орох боломжгүй. 40 фут өргөнтэй ангал шүү дээ. Бүгд маргалдаж байх үед Стив хамаагүй бодтой нэгэн шийдэл санал болгов. Викна хоёр ертөнцийг хангалттай ойртуултал хүлээе. Радио цамхаг ангалыг нэвтлэн гүн ангалын ертөнцид орох хүртэл тэр үед эсвийн боломжийг ашиглан Викнагийн ухамсарт нэвтэрнэ. Түүний ертөнцүүдийг нэгтгэх үйлчлэгийг тасалдуулах хэрэгтэй. Харин бусад нь цамхгийн дагуу гүн ангалын ертөнцид орно. Дастин төлөвлөгөөний төгсгөлийн хэсгийг гүйцэв. Хүүхдүүдийг аварсны дараа тэрээр ухрахтаа цагтай тесрэх бөмбөг байрлуулна. Тэгээд гүн ангалын ертөнц рүү хөтлөх. Тэрхүү гүүрийг бүрмөсөн устгана. Тэр үед муу ёрийн хаан чөтгөрийн орон үүсгээд бүх бузар хүчим. Бодит ертөнцид хизээж хөл тавьж чадхааргүй болно. Энэхүү галзуу мэт боловч шийдэмгий төлөвлөгөө. Бүгдэд энэ бүхнийг дуусгах найдвар төрүүлв. Наривчилсан төлөвлөгөө гаргасны дараа бүгд тал тийш хөдлөв. Эсвийн тэрхүү онхолцсон ачааны машиныг оллоо. Энэ удаагийн ажиллагаанд оролцох хүн олон. Түүнчлэн асар их зэвсэг техник хэрэгсэлтэй. Жижигхэн хангасын оролт тэдний хэрэгцээг хангахгүй. Тэд цэргийн хяналтын бүс рүү шууд дайран орохоор шийдэв. Хамгийн том оролтоор дамжин уруу ертөнц рүү шууд нэвтэрнэ. Уйсийн харц. Шилэн хавтан дээр зурсан төлөвлөгөөн дээр тогтов. Сэтгэл нь мухардаас өөрийгөө зэмлэх мэдрэмжээр дүүрэн байлаа. Шийдвэрлэх мөчөд юугаарч тусалж чадахгүй байгаадаа шанална. Хажууд нь байсан Макс түүнийг тайвшруулв. Тэрээр Викнагийн ухамсарын ертөнцид байна. Нэгэн нэртний агуй олжээ. Тэрч байтугай Викна хэмээх аимшиг чөтгөр хүртэл. Үүнээс маш их айдаг байв. Хинч байсан өөрийн гэсэн айдастай байдаг нь үүнээс харагдаж байна. Хамгийн гол нь түүнтэй хэрхэн нүүр тулах вэ гэдэгт л байгаа юм. Энэ үед Майк пианц тоглуулагч ашиглан цагтай тесрэх бөмбөг угсарч амжжээ. Эцсийн ухралтаа бэлтгэж байна. Хөдлөхийн өмнө хүн туршилтын бит 8 буюу Кали Эсвиний оюун санаанд нэвтрэв. Тэрээр дахин нэг хүйтэн үннийг санууллаа. Аимшигт хаан Викнаг ялсан ч гэсэн цэргийнхэн үүгээр зогсохгүй. Тэд Эсвинийг барихын тулд бүхий л хүчээр ажиллах болно. Тэр байтугай түүний хажуудах бүх найзуудыг нь алдж мэднэ. Дараа нь Эсвиний цусыг ашиглан эсвэл олон ер бусын чадвартай хүүхдүүдийг бүтээж эсвэл олон шилжих хаалгануудыг нээн. Энэ бол төгсгөлгүй үргэлжлэх чөтгөрийн тойрог юм. Зовж шаналж буй Эсвинийг хараад Кали нэгэн эцсийн шийдэл санал болгов. Хүүхдүүдийг аварч хэмрэг алсны дараа тэр хоёр бусадтай хамт явах хэрэггүй. Харин гүүрэн дээр үлдэж уруу ертөнцтэй хамт үгүй болох ёстой. Тийж байж л энэ эцэс төгсгөлгүй гинжин хэлхийг тасалж чадна. Эсвийн чимээгүй болж юу ч хийсэнгүй. Тэр өдөр шүнгүй хамт байсан найзуудаасаа салж чадахгүй байлаа. Бүгд машинд суухаар бэлтгэж байх үед үргэлж дуугүй байдаг үйл бүгдийн өмнө сэтгэлийнхээ гүндэх хамгийн том шархыг нээв. Тэрээр багасаа л өөрийгөө мэдэрч бэлгийн чиг хандлага нь өөр болохыг ухаарчээ. Үүнээс хойш дандаа айдас дунд амьдарч ирсэн. Эргэн тойрных нь мэдээд өөрөөс нь нүүр буруулах үе гэхээс айдаг байж. Яг энэ л сэтгэлийн гүндэх айдас нь Викнагийн хувьд түүнийг удаан хугацаанд удирдах занл хийх хөзөр нь болжээ. Бүгд түүнийг тайвшруулж эхлэв. Юу ч болсон гэсэн сайн найз үйлээ хизээж орхихгүй гэж амлав. Сэтгэлээ бүрэн нээсний дараа үйл эцэст нь зориг орлоо. Тэрээр тууштайгаар Эсвинд Викнаг ялахад нь туслана гэдгийг хэлв. Шүн болоход Мюррей ачааны машин жолоодож ган төмөр аратан мэт цэргийн бүс рүү дайран оров. Луксийн дүү дайсны байршлыг цаг тухай бүртэн мэдээлж урьдчилан нэвтэрсэн Хоппер галын дэмжлэг үзүүлв. Ачааны машин уруу ертөнцийн үүдэнд очиход доктор К зэргүүдтэйгээ хамт бүчиж авлаа. Игцэгтэй мөчид Нэнсирийн бөм мэт хувирч машины дээврээр гарч ирэн галзуу мэт эсэргүүцэн буудав. Хоппер машинд суунгууд Мюррей хаазаа тултлан гიშгэв. Доктор Кэм барайсан харц дундуур том ачааны машин сум мэт өөр ертөнц рүү харуулсан оров. Төлөвлөгөөний эхний алхам амжилттай боллоо. Бүгд өөрийн ирэхгүй баярлан хөөрөв. Гэвч Эсвиний 8 дугаар руу үл ялэг толгой тогсныг хэн ч анзаарсангүй. Тэрээр түүний саналыг хүлээж авсан нь тодорхой байлаа. Харин Викнагийн оюун санааны ертөнцид Хенри асааж хүүхэд бүрийг гар гараас нь бариулв. ертөнцүүдийг нэгтгэх зан үйл эцэстээ эхэллээ. Ингээд хачирхалтай зүйлс 5 бүлгийн 6, 7 анги дуусав. Хамгийн сүүлийн анги буюу төгсгөл нь 12 сарын 31-нд стриминг платформоор гарна. Үүнээс гадна зарим кинотеатруудаар гарч эхэлнэ. Боломж гарвал та кинотеатрт очиж үзэх үү?